Миний мейкап бүтээгдэхүүнүүд part 2 хацарны бүтээгдэхүүнүүд. Энэ дунд яг давхцаагүй ганц л төрлийн бүтээгдэхүүн байгаагаас эхэлж гэж бодож байна. Энэ бол Fenty Beauty-гийн Match Sticks Contour Skin Stick. Хацарны сүүдэр хэлбэрээр бол ашигладаг Amber 01 Amber гэдэг өнгө нь яг cool undertone-тэй буюу хүүтэн суурьтай хүмүүсд бол тохиромжтой сүүдэр гэж хэлж болно. Би жоох энүүгээрээ жоох нөрөгцөө явж байгаа. Бусад зарим өнгүүд айгүй neutral тонтой болоо явчихороо дулаан тонтой хүмүүс тохирдог. Миний хувьд хүүтэн учраас яг Amber-ыг одоо хэд дэх сав дээр ч явж байгаа 2 юм уу 3 дахь дээр явж байгаа санагдаж байна. Дахиад нэгийг усан нөөсөд авчихсан байгаа. Нэг удаа дундуур нь нэг тийм өөр Rare Beauty-гийн илүү liquid буюу шингэн сүүдэр ашиглах гэж үзсэн дэм юу байсан бэлээ. Шингэндээ биш өнгө нь яг cool байгаагүй. Тэрнээс хойш ерөөхдөө би юм stick буюу юм хатуу ийм бүтээгдэхүүнүүд айгу дуртай байгаа. Яг энэ obsession-ороо үргэлжлээд энэ дөрийг авсан юм аа. Энэ бол Hinge brand-ийн True Radiance ямар бом бэлээ дээ. Баггүй юу? Энэ хоёр нь гэрэл, энэ хоёр нь одоо blush буюу blush lighter гэж хэлж болно. Энэ бүслүүрээрээ мөнгөн бүслүүртэй хүүтэн тонтой, эдгээр нь бол яг дулаан тонтой гэдэг. Гэхдээ энэ нь clear буюу ямар нэг өнгөхгүй зүгээр гэрэлэг арсан дээр ингээд ийм гялалтсан байгаа өнгө бол өгчдөг болохоор яг тийм өнгө байгаадах шаардлагагүй нэг зүгээр санагдаад идэв. Энэ гурав нь бол яалтчгүй яг хүүтэн тонтой. Бүр энэ хардаа бүр frosty яг юм мөсшиг өвлийн тийм снегурч гэж төрхтэй байгаа сте. Энэ хоёр нь болохоор яг ийм blush lighter. Би одоогоор бол энийг илүү голчлог хэрэглээд байгаа. Ийм тонос нь бол харахнаа нэлээд ялгардаг гэдэг нь бол харагдах байх. Жоохон тусдаа өөр видеон дээр swatch хий. Энэ видеоны цагийг бол өрөөд яах вэ? Johnson-Moline Artist Cushion Blush-ийн Plop Berry гэдэг өнгөтэй blush нь. Хамгийн яг арсан дээр яг show up хийх гэх юм уу да яг нэлээд цайвар юм бэлээ энэ cushion blush-нууд нь. Stick биш юм cushion хэлбэртэй учраас айгуу сонирхолтой байж магадгүй. Ингээд пан дотор харахаар амар тод харагдах боловч яг арсан дээр яг show up хийдэг ганц өнгө нь яг энэ хүүтэн тонтой гэдгээрээ бол давуу талтай. Тэгэхээр миний арсны өнгөтэй төстэй одоо арсны гүнтэй бол магадгүй надаас чүчүүд бор болвол энэ дээрээс бол энэ Plop Berry гэдэг өнгө нь айгуу зүгээр байгаа шүү. Нэг хүнд ийм олон хацарны бүтээгдэхүүн хэрэггүй. Би excessive шүү. Миний доотлыг зүгээр би бүгднийг турш үзмээр байсан учраас хинсийнхийг бол авч ашиглаж байгаа. Бараг ер нь нэг гэрэл нэг одоо blush байхад л хангалттай байсан байж магадгүй. Дараа нь захид махиж хүртэл аваад байсан. Өөрийгөө бас яа гэж бодож байгаа. Гэхдээ яг энэнийг энтэй байхад яг үүндээ бас хангалттай ч байсан байж магадгүй. Part 3 нүд хөмсгөний бүтээгдэхүүнүүд.